За, сайн байцгаана уу. За, 21 юу вэ? 91. Нэг чигтрээ. Явж ах шиг. Ингэж нь за үйлдвэрийг орчуулаад ч удаа яах вэ? Таз орчуулчаа. За энэ ингэж бүхэл координаттай зөв өнцгт гурвалжин гууд гинэ. Тийм үстэй. За PQ гэдэг нь болохоор бүхэл координаттай тэгээд координатын нөгөө эхлэл цэг дээрээс цэгтэй ингээд холбочиж байгаа. Ингээд гурвалжин үсэж байгаа шүү дээ. PQ хоёрын хувьд бол P цэг нь энэ байна. Q цэг нь энэ байна. За ингээд гурвалжин үсэж байгаа. Тэгээд X-ийн одоо координатууд нь биш ээ, энэ хоёр PQ хоёрын координатууд нийтдээ 4 координат байгаа шүү дээ. Хоёр хэмжээст учраас хавтгай учраас хоёр координатыг нь хоёр цэгээр хоёр утгаар тодорхойлдог. Тэгээд хоёр цэг байгаа учраас дөрвөн юу гэдэг лээ. За ингээд дөрвөн юм утга байгаа. Энэ дөрвөн утга нь тэгээс их буюу тэнцүү, хоёроос бага буюу тэнцүү нөхцөлд нөхцөлд 14 янзын гурвалжин байгаа гинэ. 14 янзын гурвалжин байгаа. За тийм л байлгүй. Эднэр шүү дээ. 1 2 3 14. Энд ингээд их шүнцэг үүсэж байгаа. За тэгвэл энэ координатууд нь 50-аас хэтрэхгүй тохиолдолд хичнээн зөв үзэгт гурвалж үүсэж болох байл гэж байна л да. За энэ гайгүй л дээ. Тэгтээ санаа нь бол юу шүү дээ. За нэг алхмаар яа тий аль хэрэг тийм ээ. За алхамсаад ахч байх тий. Зүгээр ингэчүүл яа тий. X нэг нь 1-ээс 50 биш. Тэгээс 50 гэл явчих юм шүү. Ингэж болох уу? Ингээл тэгэл зүг байна уу гэж болох юм шүү. Зүг triangle уу гэдэг. Тэгээд зүг triangle гэдгийг шалгадаг функц байгаа. Тэгэхээр 4 утга авдаг. Түлээ зүг бол талаал. Гэхдээ нэг асуудал байгаа. Энд байгаа хоёр асуудал байгаа юм. Энд байгаа хоёр цэг, энэ цэг, энэ хоёр цэг маань адилхан байж болохгүй. Тэгэх юм бол гурвалжин үсэхгүй шүү дээ.
Энэ хоёр цэг маань одоо 3 цэг байгаа шүү дээ. Тэг x1 y1 x2 y2 гэдэг. Энэ 3 цэг адилхан байж болохгүй. Тэгэл бусад тохиолдолд зөв гурвалжин байна уу гэж шалгах чинь. Нэгт хоёрт болохоор нэг ийм юм яваад байдаг шүү дээ. Зөв гурвалжин гэдгийг чинь шалгахын тулд хоорондын зайгаар шалгах чинь л да. Distance те 3 зай байгаа ш. Distance 1, distance 2, distance 3 гэдэг 3 зай гаргаж ирж хагаад тэгээд явах лээ. Тэгээд эндээс энэ хүрэх зай. За биччихэл болчихгүй л үү дээ. Зайг нь болох юм шүү дээ. Хоёр цэгийн хоорондох зайг. Хоёр цэгийн хоорондох зайг олохын тулд квадрат тэгштгэл бичих гэдэг шүү дээ. Үгүй нөгөө дахиад Пифагорынхаа теоремыг дахиад бичих гэдэг юм тий. Одоо P-гээс Q-гийн хоорондох зайг яаж олох вэ? Одоо P-гээс Q-гийн хоорондох зайг бол ингэж болно шүү дээ. За координатын хоёр тэнхлэг ингэ байж байгаа шүү дээ. Энд P байгаа. Энд Q байгаа. Тэгэхээр энэ хоёрын хоорондын зайг олохын тулд ингэж нэг шулуундтаад ингэж нэг шулуундтаад энэ цэгийг олчих шүү дээ. Тэгэнгүүтээ энэ хоёрын хоорондох зай, энэ хоёрын хоорондох зайны квадратуудын нийлбэрийн язгуур шүү дээ, тий? Пифагорын теорем чаа. Энийг олох гээд байгаа шүү дээ. Эсвэргээр нөгөө хоёр чинь юу гэж болно шүү дээ. За энд үжиж болно шүү дээ. Ингээд одоо ингээд татгаар нэг юм дээр үжиж болно шүү дээ. Тэгэх юм бол зүгээр л хоорондын зайг нь тэнцэхгүй байгаа ямар нэгэн координатын хасаал олчих шүү дээ. Зөв. Тэгээд За. Нэг иймэрхүү л бодолт байх юм болоо да. За би ч толгой эргэл энэ геометри ороод ирсэн чинь. Тэгтээ хийгээл үзье. Зүгээр ингэх гэдэг шүү дээ. Манай гурван цэг байгаа шүү дээ. Тэгээд энэ маань тэг. Тэгээ ингэх гэдэг юм л да. X1 нь за манай энэ маань 50. Ингээл давтчих юм шүү. Дөрөв давхар давтал тэгэл. Одоо тэгээд нөгөө нөхцлүүдээ шалгана шүү дээ. Одоо энэ чиг нөгөө өмнөх цэгтэйгээ адилхан байж болохгүй шүү дээ. Энэ нь болохоор өмнөх хоёртойгоо адилхан байж болохгүй шүү дээ. Гэдгийг шалгаал. Өмнөх цэг гэдэг нь координатын нөгөө эхлэлийг яриад байна л да. Origin цэг.
За ингэж шүү дээ. Хэрвээ x1 нь ялгаатай x1 нь яах вэ? Тэгээс ялгаад x0 те x0-аас юу өстэй. Ингээл болоо юм шүү. Хоёул тэгвэ үйлдэх гарч шүү дээ те. Юу лээ? Гүн байна. Ингэж болохгүй юм байна. Яах вэ? Ийм амархан шалгацмаар хан. За яг энэ нь бол x0 эсвэл y1 нь ялгаатай y1 нь бол ингэчгэд л болчтой юм л болчихно л даа. Уг нь бол энд нь болохоор энийг нэг юм хийж болох л ах л та. За энэ ингээ болчихно үстэй. За одоо бид нэр 3 цагийн хоорондох зайг болвол тэгээд яах вэ? Тэгэл зүүн үзэгдэх болж үүсэж нэг үе шалгаж шүү дээ, тэ. Ямар проблем байна. За is right зөв оруулж ингэж биччихээ л да. За одоо энэ фокус хийчихвэл болоо юм шүү дээ. За би мэдгүй. Одоо ингээд л ч юм санагдаад байна. Энд ч хэдэн давхар тавталтай да. 54 зэрэг байна. 50-ыг үрчгэн 50. 6 сая. Айгүй. Энэ бол гачаа хийшин дээр дамжуулах хэрэггүй юм шүү. Глобал явчаа. Гिचэлд. Глобал явч энэ функц хандаж чадна шүү дээ. За одоо шалгаж 3 цагаа олно та. D1 D2 D3. За D1 нь ингэж ингэдэг гэж үзээ л да. D1 нь болохоор А цагаас P цаг хүртэлх зай гэж. За 1-р цаг хүртэлх зай. А-гаас 1-р цаг хүртэлх зай гэж үзье. За тэгэнгүүт distance-ийн тооцдог юм хийчих тий. Distance за нэг баахан за энийг ингэчээ. Чи x 2 мөр y 2 мөр гэж хөвсөгч зарлаж болдог лөө? Болдгүй шиг санагдаад байна. Үзгүй. Ситер болдгүй санагдаад байна. Үзнэ. Болчлоо шүү.
За юулаа. Хамаагүй их гарч штэ. Давхцахгүй штэ тий. Юулаа. Энэ ч 51-ийн квадрат штэ 50 биш. 51-ийн 4 зэрэг штэ. Тгээс эхлэх юм чаа. Эндээс эхлээд ингээд. За давхцахгүй цагийн тооны юм. Давхцахгүй өслөө за. За. Зайг нь олдог юм бичээ. За. Юу гэмсч юм бэ? За 2 цагийн зайг болдог. x1, x2, xx1 гэх юм уу? Толгой хэлээд байна л да. Тэгтээ адилхан нэртэй өсгөж бас бүр толгой өсгөж л да. Салгалж ятлын бодлого дуусна дөө. Бодолт нь жоохон ядаргаатай л. За энэ болохоор ийм дөрвөн координат ороод ирэнгүүт энэ цэгээс энэ цэг хүртэлх зааг болдог тий. Very easy штэ. Түрүүн бид нар бодсон штэ. Нөгөө энэ дээр тэнцүү байвал if энэ тэнцүү байвал энэ штэ тий. Энэ хоёрын тэнцүү байвал нэр харамдын зан нь штэ. Нэг шулуун дээр байх гэсэн үг штэ тий. Нөхдүүд бол за үгүй бол одоо асуудал үүснэ штэ. Одоо ямар асуудал үүсэх вэ гэхээр одоо Пифагорын теорем бичигдэж штэ. Энэ мөн бид язгуур авах хэрэгтэй юм биш тий. Энийг ингэчнэ. Дандаа квадрат зэрэгээр бодно. Хоорондын зайг нь тэгдэг санагдаад байна. Тэгэхгүй бол нөгөө боторхой тоор орчих магадгүй. Ядаргаа бол. Үгүй бол за одоо яах вэ? Одоо энэ өөрийг нь өөрөөр нь үржүүлчихэж байгаа болохоор модуль авах хэрэггүй болчихж байгаа байхгүй. Энэ дотор бол модуль орно шүү дээ. Одоо бид нэр ямар квадрат тэгштгэл өчгөж байгаа вэ гэхээр квадрат тэгшгэлийг хуцаад байгаа юм. Чи юу шүү дээ. Пифагорын теоремыг өчгөх гэж байгаа шүү дээ. Эндээс энэ хүртэлх зай. Эндээс энэ хүртэлх зайны квадратуудын нийлбэр шүү дээ. Энээс энэ хүртэлх зайнуудын квадратуудын нийлбэр нь энэний квадрат болно гэсэн үг шүү дээ. Тэгэл л чам. Тэгэхээр энэ ч хэрэггүй юм. Энэ хоёрын нийлбэр юм шүү. Зайг нь олдог юм ийц. За манай distance болохоор энэ болохоор x0, y0, x1 y1-ийн хаорондох зай. Гурван зэгүүдийн хаорондох зайнуудыг л хэлж шүү дээ. Одоо ингэж шүү дээ. Хэрвээ D1 нь эрсэх D2-нд D1 нь эрсэх D3 төв
За би бол ингэж л зөв бодоод байна. Ийм байвал хэрвээ D1-ийн тэнцүү D2 дээр нь D3 байна шүү дээ. Чи бид нар квадрат зэргийг авцсан байж байгаа шүү дээ. Энд квадрат зэргийг язгуур авах байгаа байхгүй энэ зайнаас. Тэгэхээр угаасаа квадраттай айл яваад байгаа гэсэн. Нэг язгуур авах хэрэгтэй байсан л та. Тэгтээ албаар гэж байгаа юм гэж байгаа. Тэгэхээр нэг дабл бутаргай доор гай бол. Таны ийм юм. Энэ бичиглэлийг товчлоод ингэ биччихдэг шүү дээ. Ламбада юм уу нэг тийм хэллэг өгдөг шүү дээ. Ийм байвал ийм байвал true гоо бол false. Энэ ламбада гэж яаж бичдэг вэ? Ламбада. За ламбада биш юм байна. Чи юу гэдэг вэ? Short expression. Юу гэдэг вэ? Нэг нэрлэлт юм аа. Энэ юм да. Ань штэ. Би зүйлсэн. За. Тэгээ энэ хэрэггүй шүү дээ. Дабл төвчлөж байгаа. За тэгээ ер нь хөөж болно тий. Тэгвэл D2 нь ийм үед. За D3-ыг их хөөж болно тий. Тийм бол D3 нь аль нэг нь нөгөө хоёроос эрс их байх хэрэгтэй шүү дээ. Амар эрс их. Нөгөө хоёрынхаа зайнаас тэгэхгүй бол гурвалж үүсэхгүй шүү дээ. Иж аль нэгтэн тэнцчүүл болохгүй шүү дээ, тий. Их тал нь нөгөө хоёроос эрс их ямар нэгэн тал олдохгүй бол гурлаа тэнцүү байх гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол гурлаа тэнцүү байвал 300 гурвалж юм биш болчихно шүү дээ, тий. Зөв. Гурлаа тэнцүү байвал C-ийн квадрат тэнцүү A-ийн квадрат дээр нь B-ийн квадрат. Тэгсэн чи A B-C3 тэнцүү. Тэгээ бүгдийг нь A-гаас олчих л та. Тэгэх юм бол A-ийн квадрат тэнцүү A-ийн квадрат нэг нь A-ийн квадрат энэ бүр шал далай болчихж байгаа шүү дээ. Тэнцүү 2-ыг өрчгөнө. И балай юм болчиход байгаа. Тэгтээ тэнцүүд л юм биелээ шүү дээ. Тийм байхгүй. Тэг урттай талтай тийм гурвалж гэж байхгүй. Тэгэхээр энэ false байгаа гэсэн. За ингээл маа тэг гэж наад юм да. Энийг буруудаад байгаа хөө. Тав. Юулаа хариу. Дандаа false болтой гэсэн үг шүү дээ. За яг гоо. Алчгүй. Дараа нь subscriber-уудтайгаа ярьж байгаа лайв хийж бодлоо гэдэг юм. Ярилцаж шалах тэ. Яг live session марка. За.
Тэгэхээр энэ жижиг гарууд орж ирээд дүм үлээд идэв юм болоо. Би амар надад ямар нэгэн байдлаар шаад болох тийм үү холдоод идэв шүү дээ. За ингээ бүгдээрээ ер нь зайгаа зүү болж байна. Үзье тэ. Тэгээс 22 хүртэл зайн хийдвэ. Зайныг хавдраад шүү дээ. Энэ яагаад ч шинэ гарахгүй. Бүр ингээ энэ бүр яагаад ч нэг гарахгүй. 2 гарна. Оо энэ бүүл гэсэн юм шүү дээ. Тэгжил таараа. 28 дүү 28 46 8. Одоо нөгөө давхарт нь ороод ирсэн байгаа шүү дээ тий. Бид чи 2 цаг аваад байгаа шүү дээ тий. Энийг P гэж үзээд P цэг хүүрээ за яаж яах яасан устгана гэж устгаж жагаад маа гэж жагаад дахиад энэ чинь P цэг баггүй юу? Энэ Q цэг явж байгаа шүү дээ. Тэгээд ингэж гуруулж үүсгэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь дараа нь манай P-ийн утга чинь хизээ нэгэн цагт энд очино шүү дээ. Энэ зэгтээ тэнцүү болно шүү дээ. Яг энэ утгатай. Q-ийн утга маань хизээ нэгэн цагт энэний утгатай тэнцүү болно шүү дээ. Гэтэл энэ гурвалжин маань өмнө бид нэр тоолцсон шүү дээ. P гэдэг чинь x1 y1 Q гэдэг нь x2 y2 байхгүй. Тэгэхээр хариугаа 200 гэсэн үг шүү дээ. За энэ хэд үлээ 91 дугаар бодлогыг бодлоо. Ингэсгээд нэг арай жоохон гой болгож болох хаа. Гэтэ нэг яасан нэг ингэсгээл бодчихъя. За дуслаа.